За ийхүү ерөнхий сайд оюун эрдэнэ хөрөнгө оруулахын асуудал нь цаашлаад засгийн газрын бодлого хийгээд парламентын асуудал болж хувраад байна. Нэгэнт эрх баригч нам үндсэн зарчмаа тохирсон учраас ардчилсан нам засгийн газарт үлдэх боломжгүй болсон юм. За тэгвэл энэ боломжийг ашиглаад засгийн газрын бүтцээ шинжилж төсвийн зарлаа танахч санал гарсан байна. Харин засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зүгээс төрийн албаагчдыг намын харьяаллаар ангилах боломжгүй. За гэхдээ харьяа яамдын сайдуудын эрх хэмжээний хүрээнд томилгоонууд хийгддэг гэдгийг онцолжээ. За нэгэсэндээ төрийн албанд томоохон хэмжээний халаас илгээ хийгдэх асуудал давхар хөндөгдөх нөхцөл байдал үүсэж байна. Ардчилсан нам засгийн газарт 8 сайдын судалтай буюу нийт сайд нарын 30%-ийг бүрдүүлж байсан. Тэгвэл сайд нарын эрхлэх асуудлуудын хүрээнд хамаарах яам агентлагууд төрийн өмчт компаниудад ихээхэн хэмжээний томилгоонууд хийгдсэн. Үүнийг ч Монгол Ардын намын баг хурлын гишүүдэн шүүмжилж ажил албан тушаалаа булаалгасандаа бухимдан ардчилсан намыг засгийн газарт гаргах саналд олох нь нэгдсэн билээ. Тэгвэл эх онд төсвийн зардлыг огцом танах учраас ардчилсан нам засгийн газараас гарч байгааг ашиглан төрийн албанд ихээхэн хэмжээний халаас илгээ хийгдэх төлөвтэй байна. Үүнийг ч гишүүд илэн далангүй илэрхийлж эхэллээ. Нөгөө ардчилсан нам маань засгийн газраас гарах нь тодорхой болцсон юм чинь энэ яам энэ татан буулгаад төсвийн зардал энэ төр хэмж болохгүй юу? Одоо тэр яамгүй сайд мэдэр юу ихэвдээ хэцүү шүү дээ, тийм биз дээ. Энэ олон шадар сайдын чиргэж байхгүй бах ер нь тэгээд энэ бүтц центрээ сумгатхоод энэ урсгал зардлаа буурлыг яасан гэсэн ийм зүгээр санал байна. Олноор нь яам бий болсон бол салбараар нь одоо төсөв нэмэгдүүлж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Салбараар нь шүү дээ. Тийм учраас бол энэ төсвийн зардлыг бууруулах чиглэлд гол хийгдэх ажил бол бүтцийн өөрчлөлт шинжилт хийж бууруулах ёстой гэдэгтээ бол санал нэг байна. За хамтарсан засгийн газрын бүтцдэх нийт албан хаагчдын хэдэн хувь нь ардчилсан намын хувь гэдэг судалгаа байхгүй ч эмхлэн зохион байгуулж ирсэн сайд нарын тодорхой томилогдсон хугацаа нь ойлгомжтой. Иймээс ч ардчилсан намын сайдын ажилласан огноогоор төрийн албанд томоохон халаас илгээх хийгдэх нь цаг хугацааны асуудал болоод байна. Одоо тэгээ бүгдийг нь шүүгээд одоо энэ нам гэж ингэ шүүсэн зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол тодорхой тоо хэлэх болцсон алга байна. Гэхдээ албан тушаалын тодорхойлт нийцсэн хүмүүс л одоо томилогдох ийм л одоо шаардлага байдаг шүү дээ. Тэр шаардлагыг дагуул томилогдсон. Гэхдээ одоо яг тэдэн хүн гэсэн мэдээлэл бол байхгүй шүү дээ. Салбарын сайд нар одоо салбараа хариуцаад за мэдээж одоо нөгөө газар хэлтсийн дарганараа төрийн албаны зөвлөлтөд зөвшөлдсөд ингээд томилол явдаг л ийм л зарчим үйлчилдэг. За хамтрал хагарах зургаар сайдын суудалд горилгчдын үгэн чангарч хоолойнд бүдүүрч эхлээд байгаа билээ. Тэгвэл ардчилсан намд хамаарч байсан эдийн засаг хөгжлийн яам, байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яам, хууль зүйн дотоод хэргийн яам, аж үйлдвэр эрдэс баялагын яам, дэд бүтц барилга орон сууцчлалтын яам, захин мөргөл харилцаа холбооны яам, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, хөгжлийн банк зэрэг тэдний харьяа агентлагуудгээд олон байгууллагад халаас илгээ хийгдэхээр байна. За гол нь энэ дүүвэн дунд мэрэгжил ур чадвараараа шалгаж томилогдсон тэрийн албан хаагчид өртөж хохирох гэдэг болгоомжл байна.